Сонгон хайрхан дүүргийн прокурорын газраас хүүхэд хохирсон гэмт хэргийн гарал шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Тус дүүргийн хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд 645 гэмт хэргийн улмаас нийт 659 хүүхдийн эрх зөрчигдөж хохирсон байна. Хүүхдүүд хулгай, дээрэм, заллах гэмт хэргийг хохирогч болохоос гадна эрүүл мэнд бэлгийн эрх чөлөөний халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртөх тохиолдол их гарчээ. Дээрх нөхцөл байдалд үндэслэн хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хүүхд хамгааллын ажиллагаа сайжруулах зорилгоор Сонгон хайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн анхан шатны төрийн захиргааны болон тусгай чиг өрөө бүхий байгууллагуудтай харилцан ойлголцож хамтран ажлын ураатай хилцүүлэг зохион байгууллаа. Хилцүүлэгт хороодын хамтарсан багийн гишүүд, ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, цагдаагийн мөрд өгч, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн мэрэгжилтнүүд зэрэг 80 орчим хүн оролцож, хүүхдийн эрхийн зөрчлийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн шатанд хүүхдийн эрхийг хамгаалан оролцоход анхаарах асуудлын талаар ярилцлаа. Энэ 3 жилийн байдлаар 16 хүүхэд бас угаартаж нас орсон байна гэр бүлийн хамт. За бэлгийн хүчрэл өртсөн бол бага насны хүүхэд өсч байгаа юм зөндөө байна. Мөн сургаггүй алга болсон үе гэрээсээ дайцсан 200-аад хүүхэд байна. Яг энэ эргээд энэ хүүхдүүд олдож байгаа ч гэсэн энэ хүүхдүүд гэмтрийн хандлагад өртөх. Энэ дотор жишээлбэл 4 хүүхэд гэрээсээ дайцсан 4 хүүхэд хүчингийн энтерт одоо хогшчлоод үлдсэн ийм юм байна. Ийм учраас энэ дээр бол бид нар хүүхдийн эрхийн хууль зүйн хараагч дүүрэгт байдаг. Манайх гишүүн байгууллагын хувьд бас 10 одоо байгууллагуудаа урьж харьцаад өнөөдрийн авч хэмжээгээр харилцан болгоч суйлдан ажлыг гэдэг хилцүүлэг зохион байгуулж байгаа. Энэ хилцүүлгээр яах вэ гэхээр хэдийгээр энэ хэрэгүүд маань одоо мөрдөн шалгах ажиллагааны эрүүгийн хэргийн шийдвэрх ажиллагааны хүрээнд явагдах хэрэгүүд боловч энэ дээр төрийн байгууллагуудын оролцоо юу байх вэ? Бас хамтран ажиллах юм юу байх вэ? Төрийн бус байгууллагууд хоорондоо хамтран ямар ч ажил үйлдэл гарах вэ гэдэг дараа биднээс өнөөдөр харилцан ярилцахад энэ зүйлээр нь хийж байна. Одоо урьдчилан сэргийлэх ажлын маань одоо гол үндсэн зорилго нь бол ерөөсөө гэмтэрэг зөрчлөлийг гаргахгүй байх тал дээр. За энэ гарч байгаа тоо баримтыг буугах чиглэл дээр. За энд одоо хамаар идэж байгаа бүхэл одоо субъектүүд бүгдэнд нь ойлгуулах чиглэлийн гол ажлыг л одоо хийдэг. Тийм учраас ер нь гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь бол зөвхөн төрийн байгууллагын ажил биш. Зөвхөн тусгай чиг үүргийн байгууллагын ажил биш. Энэ нь бол нийт одоо маасаараа бүгд л одоо урьдчилан сэргийлэх ажилд өөрсдийнхөө хүлээсэн чиг үүргийн хүрээнд оролцох ёстой. Эцэг эхчүүд ч гэсэн хамгийн том үүрэгтэй энэ дээр оролцох ёстой. Мөн прокуророос дүүргийн нутаг дэвсгэрт гарсан хүүхэд хохирсон гэмт хэргийн нөхцөл байдлыг танилцуулж практик сургалт зохион байгуулсан юм а. Дүүргийн хэмжээнд нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн хүүхэд хохирсон хэргийн гаралд шалтгаан нөхцөл, за мөрдөн ажиллагааны явцад зөрчигдсөн эрхийн хэрхэн сэргийж байгаа байдал дээр бол судалгаа хийсэн. За энэ судалгаагаар ерөнхийдөө бол хамтарсан баг ажиллаж байгаа боловч одоо хэргийн материалд бас баримтуудаа ингээд хангалттай ингээд хавсаргуулдаггүй. За дээр нь 102 дугаарын утсанд ирсэн хүүхэд хохирсон гэмтэрийн гомдол мэдээллийг 108 руу шилжүүлдэггүйгээс болоод мөрдөн шалгаах ажиллагаа бүр ингээд нэлээд явагдсны дараа хамтарсан багууд орж ирдэг ийм одоо бас учир дутагдaltaй байдал харагдаж байна. Хүүхдийн зөрчил сэргээж хэлээр хамтарсан багуудтай бол гэр бүл хүүхд хамгааллын хөгжлийн газрын хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон оролцдог мэрэгжилтэнгүүдтэй одоо тэднийг илүү чадваржуулах шаардлагатай гэж үзээд энэ сургалт бол хийж байгаа, хэлэлцүүлэг хийж байгаа. За мөн нөгөө талаасаа хамгийн их гэмтэрэг үйлдэгдсэн хүүхэд хохирсон дүүргийнхөө хороодод за мөн хамгийн их гэмтэрэг үйлдэгдсэн сургуулийн захиргаанд зэрэг одоо бид прокурорын мэдээллийг бол хөрвүүлж ажиллаж байна. Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд жилдээ 110 мянган гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Үүний 60% нь зөвлөгөө мэдээлэл авах талаар байдаг бол 40% нь хүүхдийн эрхийн зөрчлийн шинжтэй байдаг гэнэ. За хүүхдүүдийн зүгээс бол илүүтэй 13-аас 18 насны 9 насны хүүхдүүд бол зөвлөгөө мэдээлэлээр холбогддог. За бага насны хүүхдийн дуудлага мэдээлэл бол ихэвчлэн одоо эцгийн зүгээс үлхайхаар хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэл, хүчирхийллийн дуудлага мэдээлэл бол хүүхдийн сэлэмжийн 108 утсанд бол зохилдог байна. Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар хүүхдийн эрхийг гэр бүлийн орчинд эцэг их асран хамгаалагч, сургуулийн орчинд багш сургуулийн ажилтан, бусад орчинд хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага хуулийн этгээд эрх үүргээ хэрэгжүүлэх замаар тус хамгаалж ажиллах ёстой. За тэгээ хүүхэд хамгааллын одоо зардал гэдэг сургууль болгонд одоо тавигдчих эхэлсэн. Энэ зардлаараа одоо бүх анги
камержуулсан. Манай сургуулийн орчинд одоо 60 гаруй дотор камер, гадна одоо 10 гаруй камер ажиллаж байна. Тэгээ энэ камержуулснаар бас хүүхдүүд бие биенээ дээрлэх тийм ээ хулгай, янз бүрийн одоо энэ хүүхдийн эсрэг багш нарын одоо хичээлээ заах хандлага бүх зүйлүүд бас сайжраад манай сургуулийн орчинд бол одоо хүүхд хамгаал бас гайгүй төвшөнд явж байгаа гэж бодож байна. Мэргэжлийн бас нийгмийн ажилтан сэтгэл зүйч бас ажиллаж байгаа. Сургууль маань одоо нэг зорилттой бүлгийн өрх ихтэй улаанчлуудын хогийн цэгийг таарсан ийм хүүхдүүд хамрагддаг. Хүүхдийн ер нь үл хайхрах хүчирхийлэл айгүй өртдөг. За эцэгчүүд маань хүүхдэд анхаарал халамж айгүй сул тавьдаг. Хүүхдүүдээ одоо ирж авдаггүй ч юм уу хүүхдүүдээ хичээл суралцахад нь явуулдаггүй. Бангийн хүүхд хичээл тасалдаг зүйл айгүй их гардаг. За энэ дээр нь одоо сургуулийн зүгээс бол авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гараас хөтөлбөрөөр шахаж явж байна. Дээр нь сургуулийн зүгээс одоо 2 сургуулийн автобус. Ер нь бол 2-оос 5 дугаар ангийн хүүхд зөөх зориулттай одоо гараас гарт хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд автобус ажиллаж байгаа. Хилцүүлгийн үр дүнд оролцогч байгууллагууд хамтын ажиллагаагаа сайжруулах, хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтрах, шаардлагатай санал зөвлөмжийг гаргах зэрэг арга хэмжээг авч цаашид хүүхдийн эрхийн зөрчилгүй дүүрэг болох зорилт тавьж ажиллахаар боллоо.